Би үндсэн хуулийн төслийн ажлын хэсэгт Эрдэнтийг улсын зэрэгэлтэй хотоор тооцож, түүний эрх зүйн байдлыг Улаанбаатар хоттой адилдах байдлаар томьёолж үндсэн хууль тусах нь зүйтэй гэж саналаа хэлсэн. За ямар учиртай юм бэ гэхээр яг Улаанбаатар хот шиг хоттой ижил хот дүүрэг хороогоор ингэж захирагдаж явдаг, өөрийн гэсэн захиргаатай, өөрийн гэсэн газар нутагтай, тэгээ өөрийн гэсэн одоо төсөв бүрдүүлдэг ийм субъект болгож яг л хот шиг хот болгоё гэж манай Эрдэнтийнхний олон жил ярьж байгаа зүйлийг энэ төсөл тусгах гад болж өгөхгүй байна л да. За Эрдэнэт хот байгуулагдсан цагаас хойш за мөн 92 оны шинэ үндсэн хууль хүртэл ер нь яг л Эрдэнэт хот гэж нэрлэгдэж хот шиг зохион байгуулалттай ингэж явж ирсэн. Тэрийг манай иргэд бүгд сайн мэдж байгаа. Монголчууд өнөөдөр хүртэл Эрдэнтийг Эрдэнэт хот гэж мэддэг болохоос биш одоо Орхон аймгийн Баян өндөр сум гэж хэлдэг. Би Эрдэнэт явлаа. Манай хамаатай Эрдэнэтэд амьдардаг. Би Эрдэнэтэд төрсөн. Би Эрдэнэтийн богоон цуугаа явж гин гэдэг юм уу. Дандаа тэгж л ярьдаг. Тэгэхээр энэ 3 сая хүн энэ Эрдэнэт хотыгоо хот гэд бүр сэтгэл санаандаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд энэ нь өөрөө яг хот шиг хот амьдралаар ингээд амьдрах гад энэ иргэд нь хүслээ сая одоо хилцүүлгийн үед уулзсан бүх иргэд энэ саналаа хэлсэн. Ингээд ийм болгоё гэдээ ахаар төслийн хүрээнд хангалттай ороогүй байна гэж би бодоод байна. Манай гишүүд хүртэл одоо за сод илгээ тэр Украины ерөнхийлөгч болсон Зеленский хүртэл танаа Эрдэнэт хотод амьдарч исэн юм байна гэд зөвхөн Эрдэнэт хот гэдэг нэрээр нь яриад байгаа байхгүй. Тэгээ бүгд одоо тэрийн Эрдэнэт хот гэж хэлж нэршиж сурцсан мөртлөө тэр Эрдэнэтийн амьдарч байгаа хүмүүсийн хүслийн хүртэл ингээд энд уламжлаад байхад үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийн томьёолдоо сайн оруулаагүй байна. За миний дээр дурдсан саналыг ажлын хэсэг аваагүй байна. Ийм учраас би аргагүй ихэнд ингээд өөрийн анхны өгсөн томьёолоос татгалзаж Эрдэнэт хотыг нэрээр нь заахаа болёо. Харин одоогийн байгаа эрх зүйн статусын жоохон өргөж аймгаас арай дээгүүр, за нийслэлээс арай доогуур улсын чанартай ийм заавал Монгол улсын бие даасан нутаг дэвсгэр засаг захиргааны нэгж байхаар бодож шинэ томьёоллоо энэ өнөөдрийн банкны орооны гишүүдэд би тараасан байгаа. Та бүгд бас энийг дэмжээч гэж хүсэж байна. Ингэснээрээ 57-гийн нэгтэйгээ зөрчилдөхгүй 57-гийн 2 дээрээ энэ өнөөдрийн байгаа 100 мянган хүнтэй Эрдэнэт дархан хотод бол бас тодорхой статустай болох ийм боломж нээгдэж байгаамаа гэдгийг бас хэлмээр байна. За одоо байгаа энэ томьёол нь чухам одоо яаж бий болсон гэхээр их олон цаг өдөр хуралдаж бий болсон гэж тайлбар яваад байгаа. Гэхдээ хэрвээ энэ улсын болон орон нутгийн зэрэгэлтэй хот тосгоны өөрийн удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно, хот тосгон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг бүрэн эрхийг олгох бөгөөд уг асуудлыг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурл шийдвэрлэнэ гэж энэ дор Эрдэнэтийг оруулах юм бол өнөөдрийн аймгийн статустай байгаа нь ч байхгүй болоод бидний Эрдэнэтийнхний хүсэж байгаа тэр хот болъё гэдэг байгаа нь ч биш болоод альчгүй болох гэдэг шүү. Энийг одоо яаж тайлбарлах юм бэ? Статус нь альчгүй болоод бүр дортохоор байгаад байна. Тэгэхээр одоо их хурлын хууль тогтоох зарчмын одоо алтан дүрэн байгаа. Дордуулж болохгүй гэдэг ийм одоо дүрэн байгаа шүү дээ. Энийгээ зөрчөөд байгаа юм гарах гэдэг байна. Ингэж болохгүй учраас Эрдэнэт хотын ард иргэд энэ одоогийн байгаа томьёолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж би хэлээд байна. Бид нар хилцүүлгийг хийгээд уулзалт хийгээд явж хахад уулзсан манай Орхон аймгийн өнөөдрийн одоо Эрдэнэтийнхэн бүгд Эрдэнэт хотыгоо хот болгоё, хот шиг хот болгоё гэдэг дээр 100% одоо санал нэгтэй надад өөрөг даалгавар болгож энэ төсөлд оруулаарай гэж явуулсан юм аа. Тийм учраас би ингээ хэлээд байна. Ажлын хэсэгт нь орж ажиллаж саналуудаа өглөө орсонгүй манай тойргоос иргэдийн өгсөн саналыг бас оруулах гэж өчигдрийн ажлын хэсгийн хуралд суулаа орсонгүй. Энэ байгаа томьёолоор явахгүй шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр ямар гаргалгаа яаж хийгдэх юм бэ гэж асуумаар байна. За
Асуултанд сод үлэг гишүүний асуултанд хууль санаачлагч их хурлын гишүүн Лүндэ Жанцаг шүү хариулна. За, та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Манай сод үлэг гишүүн улсын их хурлын чуулган дээр нэгдүгээр хэлэлцүүлгийн үед мөн энэ асуудлаа тавьсан. Өмнө нь бас төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр тавьсан. Тэгэхээр энэ бид бол биш та Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэж ийм 3 хотыг нэр зааж оруулахаар төсөл явж исэн. Гэтэл дараа нь дахиад одоо шинэ хот гараад ирвэл энэ чинь бол өнөө маргаашийн хууль биш 30-40 жил үйлчлэх хууль учраас энэ нэрээр одоо шууд зааж оруулах нь бол зохимжгүй юм аа. Гадаад орнуудад ч гэсэн энэ нэр заахыг бол одоо зарчмыг оруулаад хот байна. Энэнд нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг бүрэн эрхийг эдлүүлэхийг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурл шийддэг бай. Үндсэн хуулинд бол засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх асуудлыг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурл шийднэ гэд үндсэн хуулийн 25 дугаар зүйлд цагаан дээр хараар ингээ бичээд заасан байж байгаа. За цаашдаа одоо улсын хэмжээний хот гараад ирвэл тухайлбал Улаанбаатар хот дотроо Улаанбаатар хот гэдэг үг бол биш те зөвхөн үгнээс цаашгүй байгаа. Монгол улсын нийслэл бол Улаанбаатар хот мөн гэдэг үг л байгаа болохоос биш яг Дархан Эрдэнэтэй адилхан Улаанбаатарынхан бол бас одоо хот гэдгийг нэхэд байгаа байхгүй юу? Хотын өөрийн удирдлага, чиг үүрэг, зохион байгуулалтын зарчим мийг бол нэгж байгаамаа. Ийм учраас хот тосгоны эрх зүйн байдлын хууль одоо гараад ямар ч амь орсонгүй энэ хугацаанд. Ийм учраас нэр заахаа бол болий. Жишээ нь Улаанбаатар хотод Баянзүрх, Сонгон хайрхан одоо хот гарч болно шүү дээ жишээ. Ийм үндслүүд байна. Дээр нь чой болсон ч байдаг юм уу? Өөр одоо Өмнө Говь аймагт хот явандаа босч магадгүй гэж яриад байгаа. За босхгүй нь бүү мэд. За ямар ч байсан одоо том хотууд бий болно. Тэгэхээр холбооны улсуудад бол хотыг бол засаг захиргааны нэгж гэж томьёосон зүйлүүд байна. Жишээ нь Оросын холбооны улсад бол Москва, Санкт Петербург, Севастополь гэдэг. Германд болоод ирэхээр Хамбург, Бремен, Берлин гэдэг. Ингээд заасан тохиолдлууд бол байна. За Америкт бол Колумбийн тойрог гэдэг Вашингтон ДС-гээ болохоор Колумбийн тойрог гэдэг төлөөлөгчдийнхөө танхим дотор бол нэмэлт нэг илүү одоо суудл төлөөлөгчдийн танхимдаа хуваарлдаг тийм одоо зохицуултууд бол байна. Ингээд үзэхээр бол манай нэгдмэл улсад бол хот бол одоо нэр зааж оруулах нь бол зохимжгүй маа гэж манай судлаачид ажлын хэсгийнхэн их ярьсан. За Дархан Эрдэнэт хоёрыгоо бол одоо нүд үзүүрэлдэг тийм юм бол байхгүй гэдгийг бол харин би нэг албан ёсоор хэлчихье. Өөрөөр хэлбэл Монголд хотчих процесс явагдаж тэр одоо бидний нүдэн дээр Монгол улсын бүтээн байгуулалтанд одоо болж гарч ирсэн энэ хоёр хот бол цаашдаа хотын статусыг нь бол өгөө. Тийм ч учраас улсын хэмжээний болон орон нутгийн зэрэгэлтэй хот байя. Тэр дотроо Дархан Эрдэнэт хоёр бол улсын зэрэгэлтэй хот байх болно. Түүний өөрийн удирдлага гэдэг үгийг оруулж өгж байна. Хот бол өөрийн удирдлагатай байх ёстой. Хотын чиг үүрэгтэй байх ёстой. Мөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн зарчмыг тэр эрхийг одоо шилжүүлж засгийн газрын өргөн мэднүүсээр их хурл тогтоохоор нээж өгч байна. За энийг одоо манайхан ойлгож байгаа баха гэж бодож байна. Би ялангуяа Дархан Эрдэнэтээс сонгогдсон одоо их хурлын гишүүд энийг сайн ойлгох байх. За энэ нэмэлт өөрчлөлт батлагдсны дараа анхны одоо бараг энэ заалтыг хэрэгжүүлэх анхны их хурлын засгийн газрын өргөн мэдүүлэх төсөл бол Дархан Эрдэнэт хоёрыг улсын хэмжээний хот зэрэгэлтэй хот мөн түүнд одоо тийм эрхийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн эрх бүрэн эрхийг олгоно гэдэг энэ тогтоолын төсөл их хурлаар орж ирж хилцэгдэх ёстой. Түүний дараагаар бас хүмүүс хүлээж байгаа. Олон одоо аймгийн төвүүд
бас одоо хот болох орон нутгийн зэрэгэлтэй хот болохоор хүлээж байгаа асуудлууд байна. Тухайлбал Багнуур, Налайхч гэдэг юм уу. Эднүс дараагийн ээлжинд орж ирнэ. За түүний дараагаар бол одоо том тосгонуудын асуудал орж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл тосгоны эрх зүйн байдлыг бас 20 гаруй тосгоны асуудал байгаа. Ингээд орж ирэх юм аа. Яагаад одоо вэ штэ? Ингээд заадсан байхад орж ирэх ямар ч найдлаггүй гэж боломжгүй болчлоо гэж ингэж одоо сэтгэл готрлын байдлаар асуудал хандаж болох. Энэ бортгоод үлдэж байгаа. Органик хуулиараа бүх юм зохицуулагдана. За тэгэхээр биш үү? Өөрийн бодол өөртөө зөв. Өөрийн чинь бодол байж болно. Хатгаас бас одоо янз бүрийн хүмүүс энэ талаасаа байж болно. Бид өнөөдөр энэ заалтыг оруулахгүй гаргахгүй бол харин одоо энэ 92 оноос хойш үргэлжилж байгаа энэ хот тосгоны эрх зүйн байдлын асуудалд ямар ч өөрчлөлт орохгүй үлдэх гээд байгаа маа. За аймаг нийслэлтэй адилхан хотыг одоо ингээд засаг захиргааны нэгж болгоод явахгаар тэр 24 зүйлд өөрчлөлт орох болоод байгаа. Хот гэдгийг уртаа талд нь оруулахаар 9 зүйл нэмэгдэж орох гээд ингээд манай 35% давчхад болохгүй болчоод одоо ийм байдалд орсоо. Энэ байдлаараа бол явъя гэж. Хэрвээ энд орохгүй бол биш үү? Альчгүй болоод бах байдгаараа үлддэж хоцорох учраас би бол ямар ч байсан 100% дэмжлэг байхгүй байлаа гэхэд юу одоо бидний зорилгод хүрээгүй байхад энэ бол 70% тай байгаа гэдгийг бол би баттай хэлж чадна. За дараагийн нэг асуудал бол юу байна вэ гэхээр энд юу яриад байгаа юм аа? Нийслэлтэй адилхан байна ч. Улаанбаатар хотынхан бол бас сэтгэл дундуур. Хот гэдэг юмыг оруулаад өгөөч. Нийслэл Улаанбаатар хот мөнгөсөн болохоос биш хотын эрх зүйн байдал өөрийн удирдлагын юм тусаагүй. Тийм учраас Улаанбаатарын бас хүлээж байгаа юм нь инээ. Яг Улаанбаатар дархан Эрдэнэт 3 бол одоо адилхан Монгол улсын одоогийн улсын хэмжээний 3 хот нь учраас Улаанбаатар давуу юм олгосон юм ерөөсөө байдгүй. Нийслэлийн эрх зүйн байдлыг хуулиар зохицуулна гэсэн ганц юм байдаг. Тэгтэл нийслэл нь болохоор засаг захиргааны нэгжил асуудал байгаа болохоос биш. Тэгээд энд нь төрийн дээд байгууллагууд байнга оршдог газрыг нийслэл гинэ гэж. Ер нь Улаанбаатар тэр нийслэл буюу Улаанбаатар гэдэг нэртэй байгаас аргаалга байна. Тэр нь одоо Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянгол, Хан уул дүүрэг нийлээд Улаанбаатар хотч болдог юм уу? Ийм асуудлууд бол гарахыг бас үгүйсэхгүй байгаамаа. Хан уул биш Баян зүрх, Сонгон хайрхан бол одоо улсын зэрэгэлтэй хот, Багнуур, Налайхан, орон нутгийн зэрэгэлтэй хот гэсэн ийм зүйлүүд рүү аялалтаа явхаар л одоо бид органик хуулийн дээр нь хот тосгоны эрх зүйн байдлын хууль болон нутгийн удирдлагын хууль болоод энэ дагуу одоо засгийн газраас их хурлд өргөн мэдүүлж орж ирнэ. За энд ямар ч найдлаггүй боллоо гэдэг засгийн ийм үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан байхад дархан Эрдэнэт 2-ыг оруулахгүй. За тодруулъя содулэг шүү. Нэмэлт 2 минут. За Эрдэнэтэд үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хилцүүлгийн үеэр яг энэ 92 оны үндсэн хуулийг баталцчихсэн улсууд оролцсон. Тэгээд яг тэд нар бүр тусгаалan загсан юм аа. Энийг одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд Эрдэнэт хотын статусыг ойлгомжтой болгож, тодорхой болгож, яг хот шиг хотын ийм дүрс хэлбэртэй утга агуулгатай болгохгүй болвол 92 онд биднэрт органик хуулиараа шийдвэрлэнэ гэж хэлсээр байгаад одоо залдуулсан шүү. Дахиж тийм байхгүй шүү гэж надад загч явуулсан юм аа. Тийм учраас би бас энийг хэлээд байгаа юм аа. Тэгэхгүй бол органик хуулиараа органикаараа гэдэг шүү саадуулчин гэж бүр тусгаалan загсан. Яг тэр үеийн үндсэн хууль баталцж ирсэн улсууд. Тэгээ өнөөдөр бас яг тийм сонсоод байна л да. Зүгээрээ ингээд гомдож тунирхах юм байхгүй. Эрдэнэт чинь дараа нь ингээ органик хуулиараа статустай болчихно гэж. Энэ 57-гийн 2-ын одоогийн багийн найруулгаараа Эрдэнэтийн статус нь бүр дордчихж байгаа байхгүй. Альч биш болчихж байгаа. Аймагч биш, хотч биш болчиход байгаа. Тийм учраас би энэ Байнгын орооны гишүүдэд ийм найруулга өгсөн. Тэр нөгөө нэг Улаанбаатарын томоохон дүүргүүд бас хот болох гээд зарим улсууд яриад байгаа ч гэсэн нийцсэн та нар сайн хараарай манай Байнгын орооны гишүүд. 57-гийн 2-ын энэ саналаа би та бүхэн тараацсан байгаа. Тэгжээж одоо энэ Эрдэнэтийга, Дархныгаа, Улаанбаатаргаа үнэхээр энэ 3 өөр том хотоос өөр хот сүүлийн 30 жил байгуулагдсангүй дахиад одоо эзэж байгуулагдах юм.
яг ийм дэд үтцтэй одоо хот гэдэг ойлголттой тэнд байгаа хүмүүс нь хотод амьдарч байгаа гэж бас ухамсарладаг. Ийм байдалтай хот өөр Монголд байхгүй шүү дээ. Энэ нь ингээд ард иргэд нь 3 сая хүн хүлээн зөвшөөрчөөд байхад үндсэн хуулийнхаа өөрчлөлтөнд оруулахгүй байна гэдэг нь бол үнэхээр одоо болохгүй зүйл байна л гэж би бас дахиж. За нэмэлт хариулт байгаа юу? Санал байснаас одоолагч хариулт авах уу та? За Нямбатар гишүүн хууль санаачлагч хариулъя. Нэмэлт 2 минут. Нямбатар гишүүний микрофон. За содүлэг гишүүн яг энэтэй холбоотой бас саналын томьёол гаргаж ирсэн. Содүлэг гишүүний гаргаж ирж байгаа саналын томьёол бол 57-гийнхаа нэгтээ зөрчилдөд байгаа. Өөрөөр хэлбэл 57-гийн нэг дээр Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн үндсэн чиг үүрэг үндсэн одоо төрөл хэлбэрүүдийг зааж өгсөн. Аймаг нийслэл сум дүүрэг баг хороо. 57-гийн 2-оор одоогийн ажлын хэсгийн гаргасан томьёол нь өөрөө хот тосгон байх эрх зүйн үнцийг тодорхойлоо зогсохгүй дээрх засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргүүдийг уг хотод шилжүүлснээр 94 оны нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль амьлах ийм эрх зүйн үнцийг бүрдүүлж өгч. Ажлын хэсгийн гишүүн Тавуу Сүрэнгүй айгүй тодорхой жишээ авсан. Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 тосгонтой баруун хараа зүү хараа. Баруун хараа нь засаг захиргааныхаа нэгжээс 40 км-ийн алсад байдаг. Тэгээд маш энгийн ердийн иргэний бүртгэлийн тодорхойлолт авалгаа авахын тулд баруун хараа тосгоны иргэд Мандал сум руугаа 40 км явж байгаа. Тэгэхээр бид нар бол Эрдэнэтийн тохиолдол дээр юу гэж ярьж байгааг бол энэ хоёр хувилбартай байж болно. Тэрийг тухайн орон нутгийн иргэд шийднэ. Орхон уул аймаг гэдэг засаг захиргааны нэгжид орших Эрдэнэт хотын асуудал байж болно. Эсвэл Орхон уул аймгийнх нь бүхэлдээ чиг үүргийг шилжүүлж авсан Эрдэнэт хот гэдэг тийм өөрөө хот тэгээд засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлж аваад ингээд явах боломжтой. Ийм хоёр чиг үүргийг нэг дор шилжүүлээд ингүүл амилнаа. Хөдөө орон нутгуудад уул уурхайн бүсүүдэд байгаа суурьшлууд өөрөө орон нутгийн шин чанартай хот тосгодууд болж тэр сумын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргүүдийг өөртөө шилжүүлж авнаа. 21 За энэ орон нутгийн удирдлагатай холбоотой тогтолцоо боловсронгуй болгохтой холбоотой заалтан дээр бол энэ улсын чанартай хот байх уу, орон нутгийн чанартай хот байх бас тодорхой заалт байгаа. Тэгээ тухайн үед санал хураагдах байх. Содуулын гишүүний санал болон ажлын хэсгийн саналууд хураагдана. Тэн дээр бас нэмээд ярих бас боломж байгаа. За одоо Батцаандан гишүүн асуултаа асууя.